Сайн байцгаана уу? За би та бүхэндээ Windows 7 болон Microsoft Office 2010-ыг яаж монгол хэлтэй болгох вэ гэдэг талаар бяцхан зөвлөгөө өгье. За монгол хэлтэй болгохын тулд интернет хөтөлбөрөөр нээгээд www.windows.com гэд орох нэ. За windows.com гэд орохоор ийм байдалтай цонх гарч ирнэ. Эндээс downloads гэлийг дээр болгоно аваачаар ийм үр гарч ирнэ. Эндээс language гэлийг дарах нэ. За language гээ дарахаар ийм цонх гарч ирэх нь. Эндээс за та Windows 7-гийн хэлний багцаас доош нь гүйлгээд монгол хэлээ хаагаад болгоно. За монгол хэл маань эндээс download гэдэг энэ товчийг дарах нэ. За энийг дарахаар 32 бит 64 бит гэсэн юм хоёр сонголт байгаа. За таны компьютер хэдэн бит болохыг харахын тулд дэлгэцэн дээрээсээ компьютер руу орох нь. Эндээс системийн үзүүлэлт буюу System Properties гэдэг үг байгаа. Тэн дээр дарна. Тэн дээр дарахаар таны компьютерийн үзүүлэлтүүд гарч ирэх нь. Эндээс харахаар System Type гэдэг үгний ард 32 бит 64 бит гэсэн ийм тоонууд байх нь. Энэ компьютерийн хувьд 32 бит байгаа учраас 32 битийг татах нэ. За энэ 32 битийг татахын тулд харалдаах загварзит гэдэг дээр дарах нэ. За ингээд татаж авах цонх маань гараад ирж байгаа. Эндээс save гэж дараад за хаана хадгалах вэ гэдэг асуух цонх гарч ирж байгаа. Эндээс ажлын давтсан буюу англиар desktop гэдэг үг байгаа. Desktop гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр таны компьютерийн дэлгэц байх нэ. Тэгэхээр шууд дэлгэцэн дээр хадгалах нь амар байгаа. Эргээд хайхад амар. За эндээс save буюу хадгалах. За энэ маань миний компьютер дээр аль хэдийн хадгалаатай байгаа учраас ийм алдаатай цонх гарч ирж байгаа юм байна. За давхарлаад хадгалчихъя гэхийн тулд team гэж дарах нь. За энэ байсан сая алга болцсон. Тэгэхээр татаад авахаар гараад ирэх нэ. За ингээд татаж авах процесс маань дуусч байна. За эндээс хэлнийхээ багцыг ажилуулнаа. Дэлгэцэн дээр байгаа болгоноор 2 дарж өгнө. За 2 дарж өгөхөөр ийм цонх гарч ирж байгаа. За энд миний компьютер дээр монгол хэл аль хэдийн суулттай байгаа учраас ийм алдаатай цонх гарч ирж байна. Таны компьютер дээр ийм гарч ирэхгүй. Тэгэхээр шууд монгол хэл хэдийг дарж идэвхжүүлээд next гэдгийг дарах байгаа. Next-ийг дарсны дараа зүүн доотлын буланд I accept license гэдэг нэг ийм үгтэй юм гарч ирнэ. Тэрний уртлын бөөрийнхийг болгоноор дарж идэвхжүүлээд next гэдээ дарах нь. За next гэдээ дарахаар цонх маань жоохон өөрчлөгдөөд English, монгол хэл гэсэн юм хоёр сонголттой юм гарч ирнэ. Тэрний монгол хэл гэдэг дээр нь болгоноор дараад next гэдээ дарах нэ. За next гэдээ дарсны дараа таны компьютер жижиг юм туслах цонх гарч ирнэ бас log off, cancel гэсэн тийм хоёр товчтой жижиг туслах цонх гарч ирж байгаа. Тэгэхээр та log off гэдэг дээр нь дарна. Log off гэдэг дээр дарахаар таны компьютер унтарнаа. Тэгээд та компьютероо эргэж асаагаад ороод ирэхээр таны компьютер монгол хэлтэй болсон байх нэ. Тэгэхээр энд монгол хэлтэй, энэ дээр монгол хэлтэй, энд монгол хэлтэй болсон байх нэ. Мөн эндээс ийш орохоор эндх маань бас монгол хэлтэй болсон байна. Хяналтын самбар гэдэг рүү орохоор доторх юмуд маань бүгд монгол хэлтэй болсон байна. За энэ мэтлэнгээр монгол хэлтэй
болж байгаамаа. За эндээс Microsoft Office-ийг яаж монгол хэлтэй болох вэ гэхээр language гэдэг рүүгээ орсон байгаа. Тэр цонхон дээрээс ингээ харахаар энд download and Office LIP гэдэг үг байгаа. Энэ дээр дарж орно. За энэ дээр дарахаар ийм цонх нэгдэж байгаа. Эндээс 2000 гаруй харалтаахыг хайгаад үзхэн. За эндээс Mongolsky гэж байх ёстой. За энэ байна. Mongolsky крилица. За татаж авахын тулд загрузкаг дарах нэ. За загрузкаг дарсны дараа мөн адилхан Орос Монгол холилдсон цонх гарч ирж байгаа. Эндээс 86 гэдгийг харалтааг татах нь 86-ыг татаад болохгүй бол 64-ийг татаж болох нэ. Тэгэхээр миний компьютерийн хувьд 86 гэсэн юм хэлний багцсан таарах байгаа учраас 86-ыг татахын тулд загрузит гэдгийг дарах нэ. За энэ дээр дарахаар мөн татаж авах цонх маань гарч ирнэ. Save хийлээ. Ажлын тавцсан дээрээ тохируулчихъя. Хадгалъя. За татаж авах процесс маань минут 30 секунд орчим болох нэ. За энийг татаж авсны дараа програм уншуулахад амар байгаа. Нэг олон толгой ирмээр зүйл бол байхгүй. Татаад аваад дуусгаар нэгээ 2 дараад гарч ирсэн цонхноос харж байгаад next товчийг дарахаар таны компьютер суулттай байгаа Office 2010 автоматар монгол хэлтэй болох нэ. Office 2010 нээлттэй байвал унтраагаад дахиад эхнээс нь орохоор таны Office 2010 маань монгол хэлтэй болсон байх нэ. За ингээд танд амжилт хүсье.